Хүүхдэд ангир уургийг эрт амлуулах нь няраа эндгэдлийг 22% бууруулдаг бөгөөд эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллох нь суулгалтаар эндэх эрсдлийг 75-аас 93%, уушигны хатгалгаагаар эндэх эрсдлийг 80%, мөн чихрийн шижин хэв шинж 2 өвчнөөр өвдөх эрсдлийг 37%-аар, илүүдэлжин болон таргалтанд өртөх эрсдлийг 22%-аар тус бууруулдаг болохыг судалгаагаар нотолжээ. Хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор дунд чихний өрөвсөл өвчнөөр өвдөх эрсдлийг 23%, гидсний халдварт өвчнөөр өвдөх эрсдлийг 64%, ханиад томуугаар өвдөх эрсдлийг 63%, харшлын өвчнөөр өвдөх эрсдлийг 27-оос 42%, цус багадалд өвчнөөр өвдөх эрсдлийг 15-аас 20%, амьсгалын замын халдварт өвчнөөс өвдөх эрсдлийг 72%-аар тус бууруулна. Харин ихэд төрсний дараах цус алдах эрсдлээс сэргийлнэ, өндгөвч хөхний хорт хадраар өвдөх эрсдлийг бууруулна, умаан агшилт сайжирна, хурдан хугацаанд хэвийн жиндээ хүрдэг байна. Хүүхдээ эхийн сүүгээр хооллох нь зөвхөн ээж хүний асуудал биш, тэдэнд аав нар, гэр бүлийн бусад гишүүд, эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, цаашлаад ажил олгогч, хууль тогтоогчдын дэмжлэг тусалцаа зайлшгүй хэрэгтэй. Эхийн сүүгээр хооллолтыг бүх нийтээрээ дэмжих мэдлэг хандлагат суралцгаая. Уян сэтгэл өрхийн эрүүл мэндийн төв 2023 он.